За хай. За өнөөдөр яах вэ гэхээр за би өглөө өвлөн кардио хийх гэж байна. За тэгэхээр надад юу хэрэгтэй гэхээр баг зэрэг ус. Fish oil 2 ширхэг. Тэгээд BC. За тэгээд магний. За энэ нэтэйгээ уугаад өвлөн кардио хийдэг. За өвлөн кардио гэхээр яг хүмүүс ямар ч юм идэггүйгээр яг гараад идэх байхгүй. Тэр бол муу булчмаасаа олоолтно. За тэгээд энэ болохоор одоо зорилго нь болохоор булчмаас томтой. Тийм арцгаар орох зорилготой учраас нэмгээ орох зорилготой учраас 30 минут кардио хийдэг. За let's go. Бисэг нэлсэн. За би бодлоо. Лачахаар заахан дууж ичтэй. Чутлаа. Дууж ичтэй. За дууж ичтэй. Дахны бол дугуун зам их сайтай гоё. Гоё тэгээ. Яа. За төв зам дагаа. Жиж байна. Штэс. За ер нь бол кардионы өвлөн кардионы ач тус бол амар их байдаг. За би бол айгүй өндөр багтаа өвөх халтай байсан. Өглөө гарч халтай байсан. Яа. Айгүй хэвэн чиндээ очсон. Чимээс айгүй утсан учраас. Ерхэд л дугуйж игээд байгаа. За тэгээд ажлын үйл болохоор 6 цаг тусаад очиод өвлөн кардио 30 минут хийгээл тэгээд яваад байгаа. Яа, за та чисээ гаж болно, жийж болно. Тэ. Өвлөн кардио бол 30 минут байхад болно. За яхаа. Би төвчээртэй бол 1 цаг хийх болно. Яа. За. Сайхан яалаа. За талбайг сонгосон. За талбай дээр болохоор яах вэ гэхээр жигд хурцтайгаар сайхан жин. За алхсан ч болно. За тэгээ манай төрлөх сургууль. 9 дугаар сургуулийн талбай. Сая волейболын цэгц ороод тусч байна. За тэгээд энэ дээр 30 минут сайхан чигээл тэгэл кардио дуусгандаа эрчтэй сайхан чигээл дуусгах гэж бодож байна. За өвлөн кардио дууссан. Яг 30 минут биш цаг орчим хөнгөн жилээ. Одоо та зорилгоос хамаарат ер нь бол 30-аас 1 цаг хийх болно. За тэгээд өвлөн кардионы ашиг тус. Тэгээд та бүхэн хийж үзээд эхэндээ бол театрт хийцээ байдیں۔ 7 хоногийн дотор л үр дүн харагдаад эхэлнэ. Та хийж үзээд ямар шүү байсан доор сэтгэл комент бичээрэй. Амжилт хүсье.